Сайн байна найзуудаа. Яга friends дараагийнхаа дугаараар эхэлж байна. За энэ удаад манай ундраа Солонгосоор бас Туркаар аялаад ирсэн байгаа. Тэгээд гоё аялсан уу? Ямар байваа? Соёл сайхан юу байна да гэд хэлж байна. Аялын талаар ярилцах влог болж таархан тэгээд За тэгээд ер нь би өмнө нөгөө төрсөн өдрийн влогоор бас ярьж байсан баг. Өмнө нөгөө нэг аялах дуртай байсан. Тэгээ аялахгүй ингээд удчихсан. Тэгэхээр энэ нөгөө өөрийгөө хайж олъё те. Өөрийнхөө дуртай зүйлийг хий гэж үүднээс ингээд нөгөө өөрийнхөө хэмжээнд байж болох хамгийн хугацаагаа хуваарлаад тэгээ 2 удаар энэ жилдээ аялаад ирлээ. Тэгээ одоо энэ жилийн манай аялал жоохон дуусчихсан. Гэтэ яг надад маш их юм юу яа төрлөө маш олон хүмүүстэй танилцлаа. Гоё газруудаар явлаа. Хүмүүсийн амьдралтай танилцлаа. Тийм болохоор миний амьдралын манд хөөрхөн энэ 24 оны маань одоо нөгөө гоё тод үлдсэн дурсамжтай хэсгүүд юм болов гэж хэлмээр байна. Тэгээ яг нөгөө найзуудын влогийн нэг төрсөн өдрийн дугаараар бит хоёр яг ярилцаж сууж агаад өмнө нь яг ундраа айгуу гоё аялдаг, зөрөгтэй шууд гараал явцдаг гэл ингээл ер нь бол тийм байж агаад ягаад сүулт ингээд аялахаа нэрээ болцсон бол гээд баг ярьж ихтаа өөрөө гайхчихсан те. Тэгэд тэр нөгөө нэг гисч хүчтэй одоо сониуч ундрааг одоо буцаад эргүүлээд авчи гэдэг зүйл нүдэн дээр ингээд яг хэрэгжээд тэгээд яг ингээд ярьжсэн зүйлээ шууд хэрэгжүүлээд байж байгаа нь үнэхээр хайр татам байна. Тэгээд ер нь 3 сард байсан, 2 сард байсан ундраа одоо 8 сард байгаа ундраа хоёрт гарсан өөрчлөлтүүд юу байна да? Нэг 5 сар өнгөрчээ. Тийм дохоор. Тэгээд мэдээж яриг одоо нэг юмыг харах өнцөг маань тэгтэж нэгээр нэмэгдсэн. Тэгээд 2 сард байсан ундраг одоо байгаа би хуяасаа хөөрхөн жоох юм бэ гэж бас харахаа. Өчигдрийг ч гэсэн харахад өнөөдөр ч гэсэн тийж санагддаг шүү дээ. Тэгэхээр яг тийг санагдах байх. Санагдаж байна тэр ундраа. Яагаад би одоо нөгөө дотор байгаа хүн маань яагаад энийгээ дараад ингээд суугаад юм бэ? Одоо тэрийг яагаад ил гаргаж болохгүй гэж сайн байна гэж хэлмээр байна. Чи үнээр мондог байна гэж 2 сар ундрмаад хэлмээр байна. Тэгээд зарим хүмүүс ингээд одоо жишээлбэл зарим хүмүүсийн хувьд бол ингээд дэлхийгээр аялах бол ингээд нэг юм асуудалгүй те бараг л өргөчөө аваад ингээд гараа явчихдаг. Зарим хүмүүсийн хувьд бол жишээлбэл айцтай байдаг. Зарим хүмүүс бол маш сайн бэлтгэл хийх шаардлагатай байдаг. Монголын нийгэмд бол залуу хүмүүс аялахын тулд хамгийн түрүүнд санхүүгийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Тэгээ бас нөгөө нэг визний асуудал байна те. Илүү баян улсын одоо те нөгөө визтэйсэн, муутэйсэн бол эргэлттэйсэн бол оронд зэлж байх та. Гэтэ ингээд одоо Солонгос руу виз мэдүүлнэ гэж тэгэхээр ингээд монголчууд чинь аюу тийм асуудалтай тий. Бас тэгэхээр зэрэг ерөнхийд товчондоо болохоор зэрэг аяллаа бэлтгэлээсээ илүү нэг ингэж дэлгэрүүлж асуугаад байгаа нь манай хүмүүс айгу ерөнхий хариулчт юм билээ өмнөх влогуудыг хараад ирсэн чинь. Тэгэхээр ингээд яг аяллаа бэлтгэлээ илүү детальчлаад яг төлөвлөгөө гаргахад ямар одоо зүйлсийг анхаарч үзэх хэрэгтэй гэсэн. Тэгээд тэрийгэ гүйцэлдүүлэхэд буюу одоо визэ мэдүүлэхэд санхүүгээ одоо зохицуулахад ямар асуудлууд гарч ирсэн ингээд бэлтгэл болон яг очих хүртэл гоё ярихгүй. Одоо яг энэ влог болохоор зэрэг яг ингээд аялалд явъя гэж бодоод одоо явж амжихгүй байгаа залуучууд ингээд үзэхэд те нэг иймэрхүү юм дээр анхаарчмаар юм байна да гэд аагаад яашиг тэгээд гоё яриул зүгээр юм байна. Хамгийн эхлээд би хэлмээр байгаа зүйл маань надад одоо хэмжээний тийм мөнгө бол байгаагүй. Би тэгээд аялал маань тэгтээ тийм амар тийм нэг тасаг дээд зэрэглэх бас байгаагүй. Яг хэрэндээ тарсан өнөөгийн Монголын нийгэм тарсан яг л нэг залуучуудын амьдрал тарсан өөрийнхөө хэмжээнд мөнгөө цуглуулсан мөнгөндөө яг тааруулаад тэгээд аялсан. Тэгээд дээрэс нь нэмээд мэдээж яриг талангийн зээл авсан. Тийм. Тэгэхээр юу эхлээд яасан бэ гэхээр нөгөө оны сүүлийн ямар ч байсан нэг усаар аялах юм байна. Аялахынхаа хажуугаар би нөгөө нэг хараа
харааны мэсэл орох юм байна гэдэг бод үүднээсээ мөнгөө цуглуулж ирсэн. Тэгээ дээрэс нь нэмээд нөгөө он гарангуул шууд визний материалаа өгчихсөн. Тэгэхээр тэр материалаа хүлээнгээ ерөнхийдөө төлөвлөгөөгөө боловсруулчихсан гэсэн. Тэгээд мэдээч хэрэг явахаар болсон ээлжийн амралтын хугацаагаа тодорхой болгосон тэрэндээ зохицуулаад плетэ хідүүгээр байвал гэдгийг нь бас хямдхан тусгаараа гэдгийг бас хамгийн нэгдүгээр судлал нь онгоцны плет хамгийн үнэтэй зардлууд нэг онгоцны плетэ тапатрипс. Тэгээд өдрөө нислэг одоо сонгоход өдрүүдээс хамаарат бас нөгөө нэг хямдраттай нислэгүүд байдаг шүү дээ. Тэрийг нь харж агаад ачаа бас нөгөө өөрт шаардлагатай байгаа зүйлүүдээ өдөр очивол яах вэ? Гэх мэтчлэн их маш нарийн төлөвлөгөө хийхтэй лээ. Онгоцны зардлыг энд өөрчлөсөн бэ? Хоёул санхүүгийн талаар жоохон байж байгаа гэх үү. Эхлээд би хамгийн түрүүнд яг яасан бэ гэхээр деталь өмнөхөр ер нь болоод нь явахын тулд ядаж онгоцны билетээ захиалахад би эндээс өдөр явах юм уу? Очоод танихгүй газар очиход шүүн буух юм уу? Өдөр буух юм уу? Өглөө буух юм уу гэдгийг бас тооцоолох хэрэгтэй. Тэгээ тэрэн дээрээс үндэслээ нэгдүгээр очих газрын цаг. Тэгээд мэдээж эрэг билетний ханш гэдгээс хамааруулаад билетээ сонгоод захиална. Тэгээд захиалсан хүн чинь мэдээж хэрэг тэдний өдрөг явах нь тодорхой, очих өдөр нь хоног нь тодорхой учраас очоод нөгөө нэг хонох газраа олно. Хонох газраа олохын тулд Airbnb-ээс судалсан. Солонгос улсын зөвхөн Airbnb-дээс. Тэгээд зочид буудууд бол байршлаасаа хамаарат мэдээж хэрэг хүнтэй. Airbnb-нүүд болохоор нөгөө за хүмүүс мэдж байгаа хаа тэрийг тайлбарлаад нөгөө одоо нөгөө Airbnb-д бүртгүүлсэн байраа түрээслүүлдэг хүмүүс ч юм уу аль эсвэл нөгөө одоо улсын жуулчид ингээд хамтдаа ингээд нэг байранд нөгөө түрээслээд нэг айл шиг одоо нэг одоо ерөнхийдөө тухайн солонгос нэг айл байна гэсэн үг тийм. Тэгээд тэрнээсээ хамааруулаад миний сонгос тэр нөгөө нэг сонголтуудаас харсан юм нь юу гэхээр мэдээж хэрэг бид нар чинь айгүй их солонгос кино үздэг, солонгос кинон дээр гардаг айлууд ямархуу байдаг үлээ тэрийг харах юмсан гэдэгтээ тэр төсөөлөлтөөгөө тааруулж хайсан. Тэгээд дээрэс нь хотын төвлөгөө ойрхон байвал нь миний очиж үзэх газруудтай маань ойрхон байх юм бол нь цаг хугацаа мөнгө төгрөгөөс хамааруулаад хэмнэх боломжтой учраас тэрийг хөтлөн зарна гэсэн. Тэгээд мэдээж хэрэг хүмүүсийн комментуудыг бас харна. Хүмүүс нөгөө энэ тэнцгийн аялагчаар явсан хүмүүс Airbnb сонгосон хүмүүс ревю заавал бичдэг. Би ч гэсэн ревю бичиж өгсөн. Тэгээд тэрүүнээр болохоор ямар хугацаатай явсан очоод нөгөө аруулсан зургаасаа ер нь хэрэг зөрүүтэй байсан гэх мэтчлэн ревюуд маш их үзэж сонгосон болохоор ерөнхийдөө дэжгүй байсан. Тийм. Тэгээд ер нь бол Airbnb дээр би яг нөгөө бичлэгүүдээ ерөнхийдөө нэлээ их юм хийсэн байгаа. Тэрийг нөгөө нэг эдитлээд яг солонгосын нэг аялал, юуны Туркийн нэг аялал гэж тусдаа оруулчих гэж бодож байгаа. Тэгээд тэрүүн дээр болохоор анхаарах зүйлүүдээ би бас нөгөө тухай дурдаа явуулж байх гэж бодож байна. Тэгэхээр нэгдүгээр бол нислэг, хоёрдугаар очоод байрлах газар. Тэгээд тийм. Тэгээд мэдээж хэрэг өдөр тутамдаа хэрэглэх олон хүнсний асуудал зохицуулсан тий. Орчингууд эхний өдөр угаасаа ямархуу хэмжээний мөнгийг хоолндоо зарцуулах уу гэдэг нь ерөнхийдөө тодорхой болно. Тэгээд явахаа өмнө мэдээж хэрэг ганцаараа явж байгаа учраас маш их бичлэг үзсэн. Ялангуяа би сая Туркийн аялал дээр YouTube-ийн бичлэгүүд, аялсан хүмүүсийн аялсан бичлэгүүд хаагур яаж явбал яавал зүгээр юм. Тэгээ бас нөгөө өмнө нь аялж исэн хүмүүсээс тэр нь энэ нь яадын ч гэх юм уу жишээлх юм бол автобусан дээр байд юм уу юуны метрон дээр байд юм уу тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн хэрэгсэл юу нь илүү чухал байвал юу зүгээр юм хаана очичоод дараа нь хаана очиод ер нь эриэнүүд нь хаана гэдэг газрын зургаас маш сайн харах ер нь судалсан байхад очихгоодаа чи зүгээр ингээд төсөөлөөрөө ерөнхийдөө арай нэг дөхөм ингээд өөртөө хэвчтэй болчихно. Тийм. Тэгээд яагаад ингээд судлаач гэсэн гээд байгаа маань бас сая би нөгөө нэг ингээд блог бичлэг хийгээд сторид айгүйх оруулсан да ингээд нөгөө аялж авах хугацаанд хүмүүс надаас ингээд яаж ингэж зөрөгтэй ганцаараа ингэж аялж байна те ингээд айхгүй юу би бол ингээд явах гэхлээр айгаад байдаг юм аа яавал зөрөгтэй болох вэ гэсэн ганц нэг асуултууд орж ирсэн байхгүй юу. Тэгээ тухайн үед нь болох дээрээ би хариулахдаа
чи үнэхээр ямар агаад бол бүх юмаа ингээд нарийн төлөвлөж хөө. Тийм бол чи очин газартаа ингээд төлөвлөгөөтэй учраас чи зүгээр л тэр нэг төлөвлөгөөнийхөө дагуу явах болно. Тэгээ чи өөртөө нарийн төлөвлөсөн учраас өөртөө их итгэл нь нэмэгдчихэв. Аха. Тэгэхээр тэр бичлэг үйлдэл байх нь шүү дээ. Юугаа бичлэгээ даачаар үзэн тодорхойлно. Тэгээд байраа авчирна. Тэгээд очоод түүхэн тул ерөөдөө бол бичлэг болон газрын зурагтай мэдээллүүдтэй маш сайн ажиллах юм байна. Ер нь бол мэдээлэл маш сайн цуглуулад юу үзхий, хаагур явахыг гэдгийг л тодорхойлчих. Энэний өмнөөс хоол хүнс. Тийм. Хоол хүнс нь юу илүү чухал юм. Тэгээд бас дээрээс нэмээд аялахад бас эрүүл мэнд бас чухал. Очоод яг ямар орчинд очих юм гэдгийг бас сайн төлөвлөхөөртэй. Миний хувьд 4 сар солонгос явсан. Тэгэхэд одоо Монголын 100 шиг байсан. Ерөнхийдөө дуулахаа. Тэгээд өдөр нь айгүй халуун. Тэгэнгүүт ингээд дотор орон айгүй air conditionтэй. Тэгэнгүүт ингээд халуун хүүтэй харшаад нэг хоолоо өвдөөд 3 хоног гэртээ баг нэлээ ханиадтай ингээ хоолоо ингээ сөөцөн хэцүү явсан. Тэгээд тэгэхээр ер нь одоо тахлагаа сайн дэмжиж явахаасаа өмнө өөрийгөө ер нь нэг их ядраагаа тэргүй. Явахаасаа өмнө гээд манайхан ч айгүй гадуур дотор хүмүүс их айгүй явдаг шүүрчмээ жоохон гонхтой ингээ яг үзэж чадахгүй. Үзэж харсан ч гэсэн ингээ нөгөө баяр баясгал маань хангалттай хэмжээгээр төрөхгүй штэ тий. Тэгэл дээрээс нь ингээд амар ядран үзэх дүүрл гонцчимаар санагдаж байгаа боловч тухайн газар очсон байгаа цаг минут тутам маань надад үн цэнтэй байгаад байдаг. Би нэг зөндөө төлөвлөд ирсэн. Хугацаа авч уучраас тийм учраас ер нь одоо өвдөхгүй тул бүх арга хэмжээг авчаад явсан дэр шүү гэж бас хэлмээр байна. Тэгээ дээрээс нь бас хэрэглээний ойр зургийг нөгөө ийм те толгойн юм, хоолойн ч гэх юм уу гиз өвдүүд юу хууч гэдэг тиймэрхүү юм манайх бас хэлэлгүй мэдж байгаа байх. Ийштэй чи хөдөө явдаг хүмүүс юм чи те. Тэгэхээр нэг тиймэрхүү юмнуудыг бас харвал зүгээр санагдсан. Яг манай ээж тэгж хэлдэг байхгүй юу? Чиний мэддэг юмыг бусад хүмүүс мэдэхгүй байж болно. Тэгэхээр тэрийг нөгөө ингээд яг нөгөө бас мэдж байгаа ч хүмүүс ээж болно. Тэгэхээр тэрийг мэдж байгаа юмаа яг ингээд яг зэгцтэй дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх нь айгүй чухал. Тэгэхээр имээ мартах хүмүүсээс байж магадгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө бас ер нь бол багцлал оруулчих. Тэгээд угаасаа хүмүүс заримдаа мэдчихэж бас мартчих гэдэг шүү дээ. Тэгэхээр аяллаа төлөвлөж байгаа хүмүүс ингээд түрүүний яг хэлсэн шиг маш олон бичлэгүүд үзэж байхад хэрвээ энэ бичлэгийг үзэх юм бол бас имээ санаж агаад мартчих тохиолдол юм чинь. Тэр гэдэг энэ нэ бити мартчихарэ. Тэгээ манай найз өвдөхгүй гой зугаалж явна гэж бодсон боловч очиод кондишн ханиад хүрсэн байна шүү дээ. Тэгэхээр ингээд хүмүүс бас юмыг ингээд нөгөө нэг айгу жижиг мэдээллүүдээс хүнд амар чухал байдаг баха. Тийм шүү. Тэр ингээд жижиг ингээд нэг мэдээллүүд гэдэг чинь гэтэл ингээд очиод нэг хүн солонгос руу аялах гэж явснаа ийм нэрээ ханиад өгчөөс гэж бодоод бас ингээд халуун өршнээ хашуулахгүй байхад нь бас имлүүлж чадвал хэрэг би бас тогтоогоод авчлаа. Нөгөө амьдралын хэмнэл чинь бас өөр шүү дээ. Бид нар чинь ерөнхийдөө юм сэрүүхэн газар амьдардаг учраас ерөнхийдөө ингээд амар кондишнтэй газар байхгүй гайгүй. Тэнгүүт ингээд шууд ингээд хаваалуу агаартай газараас огцом хүүтэн кондишнтэй хэсэг рүү ингээд ороод халуун хүүтэн харшлаар ерөнхийдөө бидний бие чинь мэдээж хэрэг дасан газраас өөр газар байгаа юм чинь хариу үйлдэл үзүүлнэ. Тэгээд дээрээс нь нөгөө өөр газар байгаа учраас өвдсөн хүн чинь халуун шүүл хайж олж болно. Гэх мэтчлэн ер нь бол өөрөө жоохон дарамт өгнө. Ядраад байгаа учраас унтах шаардлагатай болно. Гэтэл би ингээд бас мөнгө төгрөгөө хугацаагаа зохицуулаад хүрээд ирчихсэн байдаг. Тэгээд үдсэн чиш үзээгүй хойш хоёрын оронд орчин. Тийм болохоор хоол ундны хувьд бол бас нөгөө юунууд энэ тийм логууд дээр ч хангалттай хэлж байгаа. Чиний нөгөө нэг олон хүмүүс үзэж байгаагийн яагаад олон хүн блогууд олон бичлэгүүд үзээд байгаа вэ гэхээр тэрэн дээр чинь ингээд чамтай төстэй хүн бас байна. Чамаас шал өөр хүн байна. Чамтай бүр ингээд нөгөө халуун ногоо ч юм уу ингээд бүр илүү биш нөгөө хайж явдаг иддэг хүмүүс гэж байхад зүгээр ингээд нөгөө одоо надаар төсөөлөх юм бодвол нэм зүгээр тижээлэг юм гой хоол хаагур байна ч гэх юм. Тэрийг ингээд эргэлхийж байгаа хүмүүс ингээд бичлэгэн дээр ингээд ерөнхийдөө нэлээд тодорхой туссан байгаа. Тэр ингээд нөгөө хайж олоод байгаа бол би тижээлэг хоол юм. Тэрний влогон дээр нэг тийм байсан шүү дээ. Энийг нь авч хийгээд үзье шүү дээ гэсэн. Түмэн үзээгүй, идэж үзээгүй хараагүй зөндөө зүйлүүд байгаа учраас
тэрийгээ бас хэрэглэж санагдсан. Тэгээд дээрээс нь нөгөө нэг явахаас өмнө бас нөгөө юу заавал нөгөө юу орчуулагч зургийг аваад орчуулдаг translate гэдэг application тэрийг авчих юм бол энэ тийм фигурүүд бас ялангуяа солонгос ч нөгөө хандж учраас нөгөө бүрдээ өөр өстэй шүү дээ. Хүмүүс уншиж чадахгүй тэгээд ойлгохгүй юм чинь яг хүмүүс болоод айгүй сайн яриад юм билээ. Тэрэн дээр ингээд нөгөө нэг тайлбарлаад өгч ингээд дааж. Гэхдээ нөгөө нэг дотор нь найрлах нь юм чам магадгүй хаштай зүйл байх ч юм уу лөө тэрнээсээ сэргийлээд нөгөө нэг юу орц найрлахыг нь хоол хүнс шинээр бодлож авч байгаа тохиолдолд тэрийг нь аягүй сайн харж байгаа гэж хэлсэн юм. Тэгээ бас амар. Одоо ингээд бэлтгэлийг ингээд ярьчихлаа шүү дээ. Яг очиод ингээд хамгийн таалагдсан зүйлс юу байсан бэ? Очоод хамгийн таалагдсан зүйл гэх юм бол яг онгоцноос буугаад ингээд амар ингээд эргээл харсан чинь ингээд сүү гэсэн. Нэг бицикл татсан байдаг биш үү? Тэгээд танихгүй газар гэж сүү. Тэгээд нөгөө өмнө нь мэдсэн байсан болохоор сүүгээс нөгөө юу авсан. Карт авсан байхгүй юу? I love soul-ийн нөгөө нэг карт. Тэр картаар болохоор таксийн төлбөрөө төлж явдаг, автобусын төлбөрөө, метроны төлбөр, тэгээд нөгөө хотхоор нь хөдөө явсан ч гэсэндээ юуны вагоны төлбөр гэдэг ер нь бүх замын зардал төлчих боломжтой тийм карт байсан байхгүй юу? Тэгээд тэр картыг аваад тэгээд дотор нь бас нөгөө нэг хоол хүнснүүд нь яг ерөөхдөө манайх төстэй байсан. Тэгээд тэгээ яг хаа цаашаагаа яваад ингээд орцсон чинь манай Airbnb-ийн охин солонгос охин хажуу өрөөгөө Airbnb олгоцсон. Нэг эмэгтэй хүн дээр бүр шаардлага хэмжсэн байхгүй юу? Тэгээд тэднийд ингээд орцсон чинь ингээд нөгөө хоёр хос хажуу өрөөгөө ингээд юу Airbnb олгоод хүмүүс ингээд авчирд юм байна. Тэгээд ингээд олон улсын хүмүүстэй ингээд найзлахын тулд ингээд хүмүүстэй танилцахын тулд өөрөө газраас тийм. Тэгээд өмнө нь нөгөө Австрали амьдарч исэн оюутан байсан гэж хэлээ. Тэгээд төгсөөд солонгостой буцаа очсон. Тэгээд нөхөртөөгөө хоёулаа нэг өрөөгөө ингээд нөгөө Airbnb-ээр ашигладаг юм билээ. Тэр хоёр тэргүүл юм байна тий. Тэр хоёр нөхөр нь ажилтаа эхнэр нь тэгээд нөгөө Airbnb-гээ зөвхөн авдаг. Тэгээд тэр охин надад амар таалагдсан. Намайг метроны буудлаас баг өөрөө нөгөө гадаанаа тосож хүлээж авсан. Тэгээд бид хоёр анх удаа уулзчих би анх удаа танихгүй үнтэй баг 2 цаг гарна юм ярьж суусан. Тэгээд гитээ оруулаад ус өгөөд тэгээд ингээ нөгөө ер нь аялаар явж байгааг нь мэдэнгүүтээ ер нь бол ямар цагаар хаашаа явбол орчил багтаа байдгийг төлбөр багтаа мөртлөөсөө гой үзүр үйлчлэгийг хаанаас үзэж болох юм гэх юм уу. Тиймэрхүү типүүдийг амар хөгсөн надаа. Тэр надад маш их таалагдсан. Тэгээд тэдэд нэг хоноод үнэхээр тэгээд өөр бас Airbnb явсан. Яг тэгэхээр тэдэд би зүгээр дараа нөгөө нэг өөр хүнтэй хамт Airbnb-д орох болсон учраас нислэгэн тийг таарад тэгээд тийшээ явсан. Тэгэхээр тэр солонгос охин надад маш их таалагдсан. Дараагийнхаа нэг Jin гэдэг нэг залуугийн Airbnb-д орсон. Тэр нь болохоор яг нөгөө солонгос кинон дээр гардаг шиг юм. Дээври аашиг нэг заа тэмүүлийн юм 2 дахь хаус байсан баггүй 4 дахь хаус байсан. Тэгээд дээшээ ингээ лифтээр ингээ ачаагаа зүүдэг. Тэгээд нэг юм тусдаа өрөөтэй. Тэгээ өрөө болгоно ингээ өөр зочидтой. Зочин болгоно галхоондоо ингээ цугларч ирдэг. Тэнгүүд тэнд ингээ буслын шашинтай ч юм уу өөр гадныхан Герман, Франц гэдэг аюу олон газараас хүмүүс ирсэн байсан. Тэгээд яг тэр хүмүүстэй нөгөө нэг ягаад тэгэхээр бүгдийнх нь аяллаа зорилго өөр өсөө учраас ерөнхийдөө дэгшнийх амар яриа өнөж найзрах гэж яаж чадаагүй. Гэхдээ тэднийх бол айгүй бас тухтай байсан. Өөрийн гэсэн өрөөтэй тэгээд төлбөр нь ч гэсэн нэг хайхтар үнэтэй биш байсан. Тийм. Ер нь бол надад маш их таалагдсан. Airbnb дээр харин дахиад гэж хэлэхээр дахин коммент уншаарай гэж хэлвэрээ хүмүүс уншаарай. Би тэгээд хоёр Airbnb байсан солонгос байсан хоёрынхоо комментиг нь аюу гоё эргээр бичиж өгсөн. Тэгээд хоёр дахьнд нь очиход нөгөө нэг ийм хан дээр ингээд аюу их нөгөө том өрөө зочны өрөөн дээр ингээд нэг юм битүү юу соронцнууд ингээд газраас ирсэн хүмүүс соронцны хөргөшний нөгөө наалтаад байдаг шүү дээ. Тийм авшраа наац мэд юм билээ. Тэр дунд ингээд Монгол газрын зурагтай сорон зэсэн чи амар гоё дотн санагдсан. Тэгээд айгүй зурчламтай тухайн үедээ би нөгөө Airbnb-д байхдаа би ингээд нэг харааны хагалгаанд орох гэж байгаа шүү гэдэг үргэлжлэн байсан. Тэгсэн чинь нөгөө
эзэн нь амар хөөргөн намайг хаглаанд явахын дараа за тэгээд амжилт хүсье сайн ягаад ирээ мэрээ гэд үнэхээр ингээд сэтгэлээсээ ингээд намайг ингээд өдөж өгсөн тэр бүр ингээд нэг надад бүр амар хайрцсан байсан. Тэгээд ер нь бол айгүй гадуур хүмүүс зуулчин болооч тэр юм уу амар тусламжтай зочломтгой байсан. Хинээс ч юу ч зам асуусан. Зарим тохиолдолд бүр такси нөгөө нэг дуудлагын аппликейшн надад байхгүй байсан. Тэгээд гудамжт нь байсан охин надад бүр такси хүртэл аппликейшнээр дуудаж өгчсэн тохиолдолж байгаа. Туркд ямар байсан бэ? Туркд ямар байсан бэ? Туркд болохоор ингэсэн. Эхнийхэн Солонгос тэгээ явсан. Солонгосоос болохоор яг нөгөө тэрийг Солонгосыг нэг хүмүүсэнд дуудчихжээ. Нэг 7 орчим хонсон хадуур бол бас өндөө явсан. Метрогоор тасарсгүй зарцсан. Гоё дулаахан байсан. Тэгээд тэнд болохоор амар их олон хүн бэдийн мэн гэсэн төсөөлтөөр явсан. За тэгээд Монгол ирчээд байж байгаа. Сая зууныхаа амралтаа 7 сар Турк руу явсан. Турк руу явхад хүмүүс амар халуун штэ. Амар юу та Турк ер нь аюултай штэ гэх юм уу те. Ганцаараа явах гэж байгаа юм уу гэх нэг тиймэрхүү сөргөөцөлтөнд аюух тулгарсан. Тэгээд Туркэд Airbnb захиалаад суудлаад явж байснаага би нөгөө Америкт оюутан багтаа явж хамт байсан турк охин лугаа бичээд тэгээд энэ ареагаар Airbnb би судалж байна. Энэ ер нь ямар хуу вэ гэд асуусан. Тэгсэн чинь нөгөө охин чинь чи яагаад Стамбулд ирэх гэж Airbnb захиалж байгаа юм бэ гэ надаас асуусан байхгүй. Би Airbnb гэрлээ зочид буудлын энтер гээд яхаар жоохон үнэтэй байх шиг байна гэсэн чинь чи манад байл та би чамааг ингээд юу ингээд хоёлаа ингээд бараг 10 гаруй жил уулзсангүй тэгээ би ээж маань ингээд өөр тийш аяллаар авчихсан байгаа учраас өрөөнд сууд байгаа чи тэгээд манад 7 хоног аяллахаа хугацаанд байчих гээд тэгээд би үнэхээр болох юм уу тэгээд яахан санаа засгээл яах вэ оцсон. Тэгээ оцсон чи амар гоё хүлээж аваад дүүн намайг хүртэж аваад тэгээд тэднийд байх хугацаанд өдөржингөө ер нь гадуур орно алхаж явж таарж байгаа штэ. Тэгээд орой ирэхэд ингээд дүүн хөрхөн Турк хүнсний хоолоор орой олгоод дайлдаг. Тэгээд Туркээс таалагдсан хамгийн гоё юм нь хэвээр түүх соёл надад үнээр таалагдсан. Хүмүүс нь тэгээ бас нөгөө өөрөө өөрсдийнхөө тэр нөгөө нэг шиг бишрэлдээ шашиндаа амар үнэнч санагдсан. Тэгээд ингээд уулзаад яхад ерөнхийдөө турк хүмүүс жоохон ширүүн төвтэй штэ. Шумал юу гэх юм. Тэгээд битүү уцсамсан ч гэсэн. Тэгээд тэр нь надад их маш их таалагдсан. Тэгээ маш их халуун байсан үнэн л дээ. Гэхдээ 2 хоноод монгол хүн байна гэдээ асчдээ байлээ. Монгол хүмүүсийн дасах чадвар гайхалтай шүү. Тэгээд Солонгост болохоор хүн болгон амар юм найрсаг байсан бол туркууд ерөөдөө нэг тийм найрсаг биш мөртлөөсөө харагддаг мөртлөөсөө яг ингээ ойртоод ярихаар ингээ амар тийм дотно хүмүүс илээ хүнтэй. Би таксины жолоочтой баг очих газраа хөргүүлэх газраа очсон мөртлөөсөө бараг 10 минут баярлаа гэдэг үгийг туркээр сурах гад бараг бит хоёр бараг тэндээ бүр за туркээр баярлаа гэж сурсан эсгийн шалгая. Сураагүй. Тэр үнээр зүгэл. Тэгээ нөгөө турк хэл мэддэг монгол хүмүүс айгүйх байдаг юм билээ. Тэгээ тэр хүмүүс нь уул нь хэцүү үгэлтэй гэхдээ амгалтай гэдэг би сураагүй. Сурах юм билээ. Би ганц 2 үг сурсан. Нэг нь болохоор гудамжны нэр. Нөгөө айлтынхаа гудамжны нэрийг сурсан. Тэгээд тэндээсээ хагаа. Тэгээд Стамбул үнэхээр миний төсөөлжсэнээс маш том хот байлээ. 7 хоног байхад бас үнэхээр тусгааргүй. Нэг тийшээ амар удаан явчаад ирээд хотоо харахаар ч юм уу гэрээ харахаар нэг юм өөр санагддээ штэ. Яг тийм мэдрэмж төрсөн үү? Нэг өөрөө харсан уу эсвэл амар сансан байсан уу? Яг ямар байсан бэ? Хотоо явна гэсэн чинь надад амар баяртай байсан Монголд буцаж ирээ. Тэр нь бол амар гоёсэн. Нэг цэвэр нөгөө нэг гоё уушгруу нэг гоё агаар орно штэ тий тэрийг амар их төсөөлж огтон сууж гисэн. За тэгээд яг буцаж харсан байж тээ бүр 7 хоног яваад тий. Тэгэхэд нөгөө айгу бөхчөн байсан байхгүй юу түркээ. Тэгээд нэг сайхан цэнгийг гараараа амьсгалсан тийч. Уржигэр өглөө миний таньдаг нэг хүн намайг тэгсэн байхгүй юу?
Чи ингээд залуу хүн тэгээд бас йогийн багш чинь гоё Таиландд очиж гоё ингээд йог заагаад тэгээд гоё амьдраач гэдэг. Араас нэг гэтээж чи Монголдоо нэг тийм хайртай юм шиг үлээ. Амар санаа. Бид нар ингээд мэдээж яриг хайртай л байлгүй л яах вэ. Гэтэ нөгөө бусад улсуудын хөгжлийг хараад байгаа хөгжил гэхээсээ илүү бусад одоо улсын тэр нөгөө хүмүүсийнх нь үзэл бодолтой илүү тий хандлага нөгөө тийм харьцуултууд маш их хөсөн надад. Одоо энд байхад дараа нь Солонгост очоод ингээд байхад хүмүүсийн ингээд нөгөө тэгвэл одоо нөгөө нэг бид нар энд байхдаа ингээд Монголоос өөр газар амьдрах нь юмсан ч гэх юм уу те ингээд нөгөө өөр одоо улсад ингээд арай хөгжилтэй газар ингээд нөгөө ахуй амьдралаа ингээд мэдээлжлүүлээд ингээд амьдралаа өөрчлөхөөр ч юм уу тийж ингэж бодож явдаг штэ те тэнгуү Солонгос руу бас ингэж явдаг штэ гэтэл Солонгос бас залуучууд нь бас яг тийм сэтгүүлтэй надад санагдсан. Солонгос голоонаас нь голоод ч биш л дээ асал нөгөө нэг тийм өөр одоо нөгөө үзэл бодлоор өөр ингэж амьдрахыг хүсэж байгаа юм шиг нөгөө яг миний ганц уудсан тэр Airbnb явах тийм байсан байж магадгүй. Гэтэ ер нь бол хэдэн тийм байгаа. Тийм би бас тийм сонсон тэр хүмүүс ер нь бол Солонгос залуучууд бас гадагшаа явж амьдрах хүсэлтэй байдаг. Сайн нөгөө нэг Туркийн тамирчин буудлахаар мөнгөн медаль авсан шүү дээ. Тэгсэн чинь нөгөө Туркид тэгж шүүмжсэн ингээд мэрэгжлийн ингээд бараг мэрэгэн буудаг хичээж зүгээр олимпиад хэмжээнд очиод мөнгө авчлаа гэж шүүмжсэн гээд тэгээ ингээд яг сүүлийн үед анх бол ингээд Монголоо ч юм уу айлцууд ингээд хүмүүсийг аяг шүмжлдэг байгаа гэсэн чинь нөгөө йогийн яг ойлголтоор бол ихлэ төлийн зөвшөөрөх гэдэг штеп. Тэгэхээр ингээд одоо монголчууд гэсэндээ нэг ингээд нэг монголол болохгүй байгаа явчлал бүтэх гээд байгаа юм шиг ажилтдаг. Гэтэл ингээд солонгосын залуучуудаас би солонгос нь ингээд бас болохгүй байх. Тэгээ бараг л энийг өөрчилчихвэл тэгээ бараг ингээд харахаар тэгээд бид нар эхлээд ингээд байгаа нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөхгүй болвол ингээд Монголд ингээд бас сошиалыг ингээд сүүлийн үед ингээд хараад хаар зэрэг ямар ч гаргалгаа гартгүй доромжлоод шүмжлээл тэгэл нэг хідэн хүн хийх ёстой юм шиг ажиллаа л байгааг нь харахаар ингээд улс болгонд ер нь бол тийм хандлага байгаа. Ер нь том болоод жаахан насан туршид төлөвшин гэдэг чинь эхлээд бас ингээд яг нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөх тэгэл ингээд одоо жишээлбэл ингээд Монгол ч гэсэндээ тодорхой хэмжээнд 30 жилийн өмнө л ингээд баг социализмаас гараад ингээд юм байсан шүү дээ. Тэгэл яг тодорхой хэмжээнд бид нар амар олон асуудалтай ч гэсэндээ хөгжөөд л байгаа юм шиг бас санагдаад л байгаа. Гэтэ мэдээж яг ингээд утаа мутаа ихлээр 9 сар гараад ихээр бас төгжрөл хэлэхээр бас яг үнэ ихээр маань санагдах та гэхгүй дараа нь чи одоо хаашаа аялье гэж бодож гин амар шууд өгөөд хажуунаас найгуу тэр нөө хотод үлдсэн хүний дүгнэлт хийдэг. Яг нь бас нөгөө хүлэн зөвшөөрнө гэдэг юм шүү дээ. Мэдээж эрэг нутагтаа хүн чинь нутаг руу явдаг гэдэг шиг Монгол руу буцаад одоо ингэ болчлоо. Одоо нөгөө аяллаа хөгжих одоо хангалттай тэгээ миний үзэж харах юм болсон. Би төлөвлөсөн бүх юм үзээд харчихсан. Тэгээд Туркид бас залуучууд нь манай найзын хувьд ч гэсэн ингэж ярьж байгаа одоо бас л нөгөө засгийн газар тийм юм хийдгүү юм хийдгүү ч гэм үү те тэрийг ингэж анхаардгүй юм уу юм уу асуудалтай юмнууд бас байгаа л юм байлээ. Солонгосч байсан тэрүүнтэй адилхан манай улсад ч гэсэн байгаа. Гэхдээ хитрхи нөгөө нэг амар тууширч тэрүүндээ ингэж нөгөө имзэглэж манай улсад ганцаараа болохгүй байгаа юм шиг бас ингэж бид нар бас ингэж нөгөө нэг хитрхи ингэж хүн дээр тусгаж бас хэрэггүй юм байна гэсэн ойлголт төрсөн. Яг тэгэхээр хаач амьд зүйл байгаа. Хаач хүмүүс ажилласаар л байгаа. Хаач гэсэн хүмүүс мөнгө цуглуулах гал амьдэрчлээгаа тий тал тадал бүгд хичээж байгаа. Тийм учраас ингээд нөгөө байгаа газраасаа ингээд яагаад ад жаргалтай байдлыг мэдэрч болохгүй гэж тий яг ад жаргалтай байдлыг мэдрээд бас байгаа газраа чадах зүйлээ хийгээд тэг бас мэдээж шүмжлэх зүйлээ хит туушралгүйгээр анхаарч үзээ. Мэдээж хүний харахгүй байгаа үнцгийг нь харуулад хилээд шүмжлээд хүн зөвлөдөө тэгээд хүмүүсийг урайлаад өөрчлөх шинжилгээг одоо хийх анзуу. Тэгээд яг хоо залуучуудаа хандаад ихэд ер нь бол аялаар ч хамаагүй ийш тийшээ гадаа сурахгүй маа гэхэд ийш тийшээ ингээд нөгөө нэг яваад үзээсэй гэж бас урайлмаар байна. Бас болж өгвөл нөгөө аялын компаниар биш ингэж хуваараа яваад тий ингээд төөр хөвдөө төөрөөд фэлдээд тэгээд бас адтай байх үедээ адтай байгаад ч гэдэм үү тий тэгээд яваад үзээрэй үзэл бодлын хувьд маш их өөрчлөгдсөн шүү. Тэгээд
бас өөрөө өөртөө бас маш их танилцсан шүү гэж хэлмээр байна. Тийм. Тэгээд миний хувьд болохоор одоо энэ жилийн аялал дуусчихсан гэдэг бичлэгийн түрүүнд хамгийн түрүүнд хэлсэн. Тэгэхээр дараа жил болохоор би одоогоор болоод яг төлөвсөн юм алга би нөгөө нэг одоо байгаа нөгөө нэг санхүүгийнхаа зээл мэлийг төлөх шаардлагатай байгаа. Тэгээд дараа нь олох дээрээ харж агаад бас гоё сонирхол татсан улс оронд явнаа гэж бодож байна. 72 дээр хамтдаа яг хийцгээе. Яа. Хай Италид ч Швейцарт идмээр. Тийм шүү. Улс орон өөрийн гэсэн онцлогтой гоё юм билээ. Надад сая Туркид хамгийн гоё таалагдсан юм энэ нөгөө Араб соёл, Европ соёл, ингээд Аз соёл нэг дор ингээд бүгд цугласан юм. Тэгэхээр ингээд нэг тийм нэг болохоор тийм Араб хүмүүсийн дунд байгаа ч юм шиг. Нэг болохоор тийм үнэхээр нэг Европын гоё хотуудаар яваад байгаа ч юм шиг тий. Тэгээд тэр нөгөө түүх юунуудын түүх музей нөгөө хааных нь ордон энэ музей дээр ороод үзэхэр түүхээ хамгаалаад үлдсэн газрууд ямар гоё юм бэ? Одоо 1500 1400 оны тийм ордон музейнууд ингээд яг хിവэрэ байсан. Ингээд тэр бүр надад аюу өндөр урт түүхтэй арт өмнө штэ хүмүүст ингээд ахуулаад тий. Тэнгүүд ингээд хамгийн хогийн нь ингээд бүх химиг 100 жил гэж тэмдэглээд байгаа юм. Хүрээцлээ. Тийм жил ингээд чамааг ингээд түүхээс олоосоор явж явах үед чинь энэ жил ингээд манай 100 жил боллоо. Энэ тийм 100 жил боллоо. Тэг бид нар 100-аар тогтохгүй түүхтэй арт мэн. Тэгээд бас энэ бол амар харамсалтай. Нэрээ яг чиний сая хэлчихсэн. Нэрээ Туркт ингээд очихоор тий гайхалтай ингээд дуус хугацааны түүхүүд нь үүсдэг. Бид нэр ер нь нэг юм бүх юмыг 100 жилээр хязгаарладаг байдлаа бас жоохон болохгүй бол сайн өөрсдийн санаачлагаараа айгуу тийм нэг жижигэрдэг одоо хүмүүс болчиход байгаа байхгүй. Гэтэл бүр ингээд тий эзэнт гүрэн байгуулж явж исэн одоо үндэсний үрс одоо яагаад 100 жил гэж яагаад бас нэг таалагдсан юм юм байсан. Одоо ингээд нөгөө нэг Туркид ингээд шашиндаа үнэнч гээд ингээд хижаб өмсөд битүү ингээд хуцалдаг эмэгтэйчүүд бас цөөнгүү байгаа юм байд юм байна. Тэгээд дээрээс нь зэрэгцээд арай жоохон орчин үеичсэн гээд бас бид нар шиг ингээд үсээ дарга тавиад ингээд юу яагаад богинохон цонор өмсөд явж байгаа хүмүүс бас байгаа байхгүй юу. Тэнгүүд яг ингээд зэрэгцээд явж байгаа нь ингээд хин ингээ айгүй хүндэтгэлтэй хандж байгаа нь надад бас их гоё таалагдсан. Тэгээд яг нь надад бол хамгийн эхлээд төрсэн сэтгэл нь яагаад ийм амар халуун байхад ийм хавар намрын гуталтай тэгээд ийм цов шиг харын нөмөрчгсөн тэгээд ингээ толгоо ингээ нүрээ ингээ халахалсан ингээд явж байгаа юм болоо гэх нөгөө анх харсан хүнд амар тийм содоо харагдаж байгаа юм байна. Тэнгүүтээ дараа нь ингээ болохоор энэ хүний өөрийнхөө сонголт манай найзыг хэлсэн ч тэр бүгд нь одоо бид нар бол өөрчилж чадахгүй шүү дээ. Энэ хүн үнэхээр үзэл бодолтой үнэнч ингээд одоо өөрийнхөө төлөө ингээд үзэл бод одоо шашиндаа үнэнчээр тэгээд ингээд ёсломжлаад байгаа. Энийг хийж байгаа явчих нь бид нар юу хийх вэ гэх юм уу те. Тэгсэн тэр нь надад бас амар хөөрхөн санагдсан. Тэрнтэй адилхан би энийг ингэж нөгөө хүндлэл ингээд нөгөө жижиг ч гэсэн юмн дээр байвал бас өөр юм биш үү гэж бас бодсон. Одоо яг юу миний санаа юу гэдэг нь гэхээр яг хүн өөр үеж болно. Тэр санаа одоо үзэл бодлыг нь хүнлээсээ манай сошиал нийгэмдэр ингээд жижиг сажиг одоо хин нэгэн ямар нэгэн өөр үйлдэл хийх юм бодвол нь жоохон шүүмжлэх хандлага маш их байдаг шүү дээ тий. Энэ яг харин нэг хүндлэх байдлаар ингэж ханддаг байгаасай ч гэх юм уу. Тэгэж санагдсан. Одоо ингээд яг энэ нэг социализмын яг нэг одоо жишээл бодох юмж бараг өмсөх юмж танаас нь заагаад өгчдөг байсны үлдэгдэл ингээд төр соёл айгүй олон зүйлстэй ингээд байгаа. Тэгээ тэрийг ингээд одоо жишээл юм болоод алхам тутамд ингээд тэр одоо тулгуурлаа гээд тэр нь ингээд битээ одоо залуучуудыг бас бууж өгөөсөө яна өөрөө өөрсдийнхөө одоо өөрөө өөрсдийнхөө тэр нэг зарчим үнэт зүйлээр явж иж энэ нөгөө нэг олон нийтийн санаа бодол ялгаатай байдал олон талт байдал мэдээлэл байгаа шүү дээ. Тэгээд тэрийг ингээд битээ бууж өгөөсөө гэж бодож байна. Одоо ингээд дархан би харин сая ингээд чиний яг яриаг сонсож байхад нөгөө нэг хүлэн зөвшөөрөх бас хүндэтгэлтэй байх гэж тэгсэн шүү дээ. Тэнгүүд ингээд
үе хоорондын ялгаа айгүйх гарч байгаа. Тэгээ ялгаатай байдлыг бас ингээд тэр хүмүүс чинь зэд үеийнхэн одоо эмо ч гэдэг юм уу тийм ингээд янз бүрээр хэлээл байгаа. Тэгтэл ингээд яг аваад үзэхээр зэрэг нөгөө нэг яг баригдмал сэтгэлгээтэй өссөн хүмүүс нөгөөдөл нь болохоор нөгөө чөлөөтэй сэтгэлгээтэй байгаад ахаар зэрэг хоорондын зөрчил нь үсээд бол манай нийгэмд тэр нь айгүй хурц харагдаад байгаа учраас яг түрүүний Ундрагийн хэлсэн бол бүр ингээд хамгийн одоо бид нар нийтээрээ нийгмээрээ нэг юм төлөвшүүлэх зүгээр энэ чинь яг нэг юм барилга байшин барихаас ялгаатай шүү дээ. Дороо яг хүн болгон дор бүрнээл за нэрэл хүн болгон одоо зовбол ядаж өөрийнхөө зовчих эрхийг нь өгчихгүй. Ингээл нэг юм одоо сошиал дээр нэг охин бүжгэлж байгаа бичлэгийг л ингээл оруулахад янз бүрийн постууд бичээл ялангуяа би бас шүүмжиж бичсэн хүмүүсийг харахаар бас ингээл ялангуяа ингээд нас дээшээ явчих гадж байгаа ч юм шиг тэгж насаар нь ялгармааргүй байгаа ч гэсэндээ ерөнхийн нэг миний одоо харсан зөв төвчлөө одоо тэгж яваад байгаа байхгүй. Тэгэл одоо үсэж чараар бодно уу, улаанаар бодно уу, эсвэл ажиллаа солино уу те. Өмнө нь л нөгөө нэг ихнэр нөхрөөсөө салах юм бол нам засаг нь ажиллаас нь алчдаг байсан. Одоо барыг нөгөө эрхээ салахад хүртэлтэй ингээл одоо жишээл шүүмжилдэг байдаг ч юм уу. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг юм одоо ялгаатай байдал нь за тэр үеийн хүмүүс ингээд өөрчлөлтөөсөө өнгөрсөн байдсан байж аль эсвэл бид нар түрүүний хэлсэн шиг одоо тэр хүмүүсийн шүүмжлэлт ингээд одоо эмзэглээд байх хэрэгтэй мэн гэж саяхан бодсоо. Одоо тэр охин байлаа гэж бодоход одоо тэр шүүмжлэлт ч юм уу болоод одоо өөрийгөө гэмтэх, өөрийгөө үзээ ядах биш. Харин ингээд ялгаатай байдалд нь хүмүүс ингээд шүүмжлэлтэд хандж байгаад тархалаатай байх хэрэгтэй байна. Ягаад тэгэхээр би бас өөрөө айгу дураараа ингээд ажиллаж байгаа л ингээд айгуу тийм шүүмжлэлт өртдөг. Тэгээд тэрэндээ их эмзэглээд эмороод идэг байсан юм байна. Тэгтэл ингээд одоо угаасаа бусад ингээд нийгэмд амьдрахад хаанч угаасаа ийм шүүмжлэл юм уу эсэргүүцэлтэй тулгарна. Ялангуяа Монгол шиг яг ийм нэг ийм систем нь хараахан төлөвшөж амжаагүй байгаа ийм улсад одоо үлдэгдэл гэж хэлэх хэцүү юм л да. Өмнөх нийгмийн одоо үзэл санааны үлдэгдэл яг хүчтэй байгаа ийм улсад бол бид нар одоо өөрсдийнхөө байх одоо эрх чөлөөтэй байх юм бол тодорхой хэмжээний ингээд хуулийн бишмаа гэхэд яг нийгэм соёлын ингээд хязгаарлалтууд байгаа гэдгийг анзаараад ийм болохоор зэрэг тийм зүйлд өөрөө эмзэглэхээ болох хэрэгтэй байна. Тийм шүү. Ингээд маяглал одоо жишээ зугаалаач гэдэг юм уу нөгөө мөнгөө өрөөд ч гэдэг юм уу одоо аяглыг гэхэд тэгж хэлэх боломжтой хүмүүс байгаа байхгүй тий. Өөстө бараг солонгос руу хүмүүс ажиллаад эсвэл тэгэл яваад ирдэ шүү гэж хэлэх хүмүүс ч гэсэндээ байгаа. Гэтэл ингээд гадаадд солонгосоос Монгол руу аялаад ирж байгаа хүмүүс Монгол бол ингээд айгүй гоё өөр орчин өөр соёл энэ чинь яг аялал хийж хэлээд байгаа. Тэнгүүд ингээд Монгол байж байгаа тийм ингээд яг одоо жишээлх юм бол илүү офс ажил хийдэг ингээд ер нь бол ийм одоо оюун санааны хувьд ингээд хөдөлмөр эрхэлдэг хүний хувьд болохоор зэрэг төлөвлөж явах аялал болчихж байгаа шүү дээ. Гэтэл яг хөө ингээд байнга нисэл томилтоор яваад ажил хийдэг хүмүүс ч гэсэндээ байж болно. Гэхдээ энэ нийгэмд бас ингээд нэг юм одоо жишээлх юм бол дундаж давхраг гэж хэлж болох бол одоо өөрсдийнхөө яваа залуу хүмүүсийн хувьд бол яа харахгүй аялалд явъя гэх юм бол мэдгүй айгүй цөөхөн хүмүүс л шууд билет аваад явдаг байх. Яг ажил хөдөлмөр хийгээл өөрсдөө авч яваа залуу хүмүүсийн гэхэд бол нэлээд сайн төлөвлөгөө тэгээд бас нэлээд сайн тэгээд юу одоо хүчин зүтгэл шаардж байгаа хөдөлмөр шаардж байгаа бас энэ зөриг шаардж байгаа. Тэгээд зарим хүмүүсийн хувьд нэрэлтэй маргааш нисэж очиж газар бол ингээд дийлэнхийнх нь хувьд бол дэж ирэгдэж зорж очиж байгаа газар байна шүү дээ. Тэгэхээр юмнанд ингээд одоо жишээлбэл ялгаатай байдал хүндэтгэлтэй ханднаа гэдэг нь бүр яг эндээс эхлэх баг. Тэгэхээр нөгөө нэг хэрвээ энэ бичлэг таалагдахгүй байвал алгасчаарай. Таалагдаад үзээд тэндээс бас нэгэн зүйлийг аваад яг бидний одоо бидтэй адилхан одоо амьдралын маягтай үзэл бодолтой хүмүүс байгаа гэж хэлж байгаа. Тийм ч учраас багчд маань ингээд нэмэгдсэн байгааг хараад маш их баярлалаа. Тэгэхээр дайж байгаа бас ингээд яваад ирснээр амар бахархаж байна. Ингээд энэ бол ингээд дотроо гаднаа ярьж байгаа боловч дотроо өөрийн одоо сэтгэл зүй аюун санаа амьдралыг харах үзэгт хийж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж яаж байна. Ингээд шийдээд үзвэл надад бидэг жижигэн ч гэсэндээ нэг том юм ч биш ч гэсэндээ энэ ямар гоё юм бэлэг. Энэ нөгөө түрхэд айгүйх байд юм байлээ хүмүүс нөгөө хамгаалагч антргээд өнөд дэдэг юм байлээ. Би өмнө нь их мэдтгүй байсан. Энд хүмүүс бас мэддэг юм байлээ. Тэгээд хөрхөн төлхөөрний осор ер нь бол энэ тэндээс явахдаа би цуглуулах туфтаа.
Би ингээ хамгаалагчтай боллоо манайхаа одоо надад юу ч наадахгүй. Одоо юунд ч над руу дайрах юм бол надад хамгаалагч байгаа шүү. Чи ингээд үнийг бүгдийг нээлттэй харж байгаарэ гэж үзсэн шүү. А нээлттэй харах юм байна шүү дээ. Тий хамгаалч ингээд харанхуй орчин суугаад. Гоё юу гэн хамгаалч ингээд харанхуй орчин суугаад байна. Нэрэл сууж байгаа хүнд ямар хамгаалалт хэрэг авах. Тий гавьж байгаа хүнд хамгаалалт хэрэг байна шүү. Тий. Гайхалтай найзсаа гоё бэлэг авлаа. Солонгос явчаад ирэхдээ надаас бэлэг өгсөн. Би удахгүй бас явнаа. Тэгээд биш тийш яваарай. Гол нь явах шүү. Тэгээд гол нь очсон хойноо зүгээр л байшин барилгуудыг үзэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн дотор ороод үзэл санаа бодлыг нэгээд би дэлхийн хаана байгаа юм бэ гэдгийг мэдрэх хэрэгтэй. Өөрийгөө одоо ямар хүн бэ гэдгийг ингээд таньж олж мэдэх хэрэгтэй. Надад хамгийн эхлээд нөгөө нинжил явах бол Солонгост явах бол шорон төмөндөө хүмүүсөнд орчоод би ихтэй хин чиш юм бэ гэж сэтгэлээр онох юу төрж исэн. Тэгээд ямар их нөгөө нэг одоо нөгөө цөөхөн хүмүүс дотроо ингээд алталдаж амьдсан юм гэсэн сэтгэхүй төвжсэн болоод та явхад болоод ингээд хүн ингээ өөрийнхөө байхад ямар гоё ингээд юу яд юм бэ гэрэлтдэм бэ хүн хүнээсээ яаж суралцдгийм бэ тэгээд илүү их нөгөө нэг аялах сэтгэл төвч илүү их олон хүмүүстэй танилцах өксөлтэй болсон. Би өөрөө ерөнхийдөө жоохон интроверт талын хүн. Тэр нь жоохон олон хүмүүсээс цацаж явдаг. Гэтэ энийг ингээд нөгөө нэг даван туулахын тулд хүчээр ингээд нөгөө нэг ийш тийшээ ингээд нөгөө өөрийгөө нээхийн тулд маш их хичээдэг. Энэ маань ч гэсэн надад ингээд үр дүнгуудээ ингээд багаагаар өгөөд хаад маш их баяртай байгаа. Тэгээд одоо ч гэсэн ингээд камерын өмнөөс ингээд санаа зовхгүйгээр ярьдаг болчихсон байна. Тэрийн ярих чадвар сүүлийн бичлэгийг хараад дээрсэн байна гэж би бодсон. Тийм ээ. Явсан нахаа яцсан хийсэн хүн туршлага чинь тийм шүү. Тэгээд тийм шүү. Тийм. Явсан ундраа төлхүүрийн явсаар авчиж найзтай билээ. Яа, за ингээд энэ хүрээд бичлэгээ өндөрлөе. Бид нэрийг энэ хүртэл үзсэн та нартаа маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. Бид хоёр өөрсдийнхөө үзэл бодлыг одоо байгаагаар нь өсгөр нь илүү ингэж буулгахыг хүсдэг. Ирээдүйд магадгүй бид хоёр илүү хөгжсөн байгаа. Илүү одоо боловсроод илүү их нөгөө нэг гэрэл гээдэ болцсон байна. Энэ бичлэгийг эргэж хараад өөрөөсөндөө бас аюу яах юм шүү. Итгэл төрж өөрөөсөө жоохон байсныг хараад бас хөртгөөд бичлэгүүдээ бас хийж байгаа. Тэгээд давхар бас манай бичлэгийг үзээд нэрээ тийм шүү гэж санал бодолтой маань юу яаж байгаа нийлж байгаа үйлсэн комент хэсэг бас сэтгэлээ үлдээгээрээ баярлаа. Баярлалаа. Ботой юм байвал ундраас суурай. Доороо бас жижиг сажиг зөвлөгөө хоёулангийн Instagram хаягийг оруулчих. Тэгээд асуух зүйл ирэл асууж болно чөлөөтэй. Бай. Ямар том гар.